Hi guys, энэ дэгийн амжилт гэдэг YouTube үзнэ. Зээч гараа. YouTube үзнэ. Тэвчээс гэмх гаргах. За. Профессор. Зэнэ. Энэ дэхгүй. Нэг хаа. Зарах. Гоо. Тэд. Авахгүй хатээ саваач юм. Тэрийг нэг савхыг нэг бараад ирд нь алхдаг трейдтэй болъё гэж бодсон явуулна. Тэгсэн чинь арай л хэв юм бэл. Арай л хэм үрх гэдэг юм бэл. Тэр бас зомби виллиж нэгдэх гэж 2-5 минут болгоно яа. Эхэлчний гэдгээсний дараа 26 сав нэг амар гал. Нэгтэй хангалттай биш л дээ. Амар багшлахгүй биш амар ихт 26 сав гэдэг чинь. Тэнийг элэм хайж яваа. 4 элэм болоо. Яа миний хоол яагаад цэцэн болоо. Хоёр гэж байна. Бид тэр алтан луу хийсэн байгаа нөө PewDiePie тэр алтан луу хийдэг юм билээ. Яг нөө мэдгүй би яагаад мэдгүй зүгээр PewDiePie бичлэгийг үзэхээр алтан л мэддэг байхгүй. Тэгээ зүгээр PewDiePie дөрөж байгаа нэг. Ингээд 3 удаа амжилсны дараа 7 савхыг нэг эмералд толготой болсон. Амар ашигтай. 7-г 16-д үрчээр чинь 112 стик. 112 стикийг 16 даймонд болгоно. Биш эмералд болгоно. Тэрийг зүгээр хувирхайнуулъя гэл. Нэг флинтийг нэг эмералд болгочихсон. Амар ашигтай бүр. Ахнаасаа флэжрийг хувиргасан амар зүг байсан бэл. Fortune 3-тай pickaxe-тай болохоор өдөр бүр хямруулсан юм биш. Би анзаараагүй 7-оор байгаа гэж бодсон чинь. Хоёр саваг нэг эмералд болгочих. Биш 16 эмералд. Өмнөх эпизодтай адилхан 1476 шиг маргад ирэх нэрхтэй. 1476. Fortune 3-таас л бишээ. Pickaxe-тай болохоор gravel ухах амар шууд флинт талтай байхгүй. Тэгсэн чинь харин ингэж би нэг хальт тэнэгдсэн байлээ. Энэ флэжрүүд өөрсдөө gravel-ийг юу болгож өгд юм бэлээ. Флинт болгож өгд юм бэлээ. Villager-тэй баг 2 эпизод болгонд нэг трейд хийж шít. Эпизод 1 дээр Fortune 3 болгож баахан трейд хийсэн. Тэгээд эпизод 3 дээр Mending болгож амар их трейд хийсэн. Одоо эпизод 5 дээр Picnic гэдэг. Одоо энэс цааш Villager-тэй оролцолтой байх хэрэг байхгүй л дээ надаа. Гэтэл Villager-тэй трейд хийхээр амар гой санагдаад шít. XP амар хөвгөн. Тэгээд хэрэгтэй юмрууд амар хямдхан авчна. Энэд бол ихтэй хямдхан байгаагүй л дээ. 6 Villager байгаа. Тэгээд бид нар чинь 3 удаа имчилсэн гэж бодохоор чинь
48 гол байвал ашигласан алтай юм. 48-ыг 8 дурч хэр чинь. Миний ухаарахгүй. Хурчих юм уу? 384 алт бүрсэн байна. Энэ 6 мил хийж ирт. Хөөх ингэ болсон чи ямар их юм бэ? 300 оо би сая хэлсэн даа мартчихсан. Үтийг бас юу болоод юм бэ лээ? Эмралд болгож өгч ирсэн. Үт аалсны шүс. Тэнийг даалцсан жаалт шүү бүр. Миний хайж байгаа хизээж надад олдох юм шиг юм бол. Гэж баг майны шаардлага байхгүй, Emerald биш. Villager-тэй trade хийгээд шаардлага байхгүй. Ер нь бол ингэж хоёр юм хийх ямар шаардлага бол. Наартлын зомби бүр чараач байгаа. Зүгээр сайхан зогсож байгаа л хүн идэх зомби болгоод гэнэс. Damn. Ингээд ер нь бол өдөрт дунджаар баг 400-500 Emerald болж ирсэн. Minecraft өдрөөр. Тэд нэлээх юм болсон нийт 21 stack diamond гэдэг Emerald. Тэд tripwire hook. Энийг хүртэл Emerald болгож өгчсэн надаа. Бүгдийн нэгээр энэ бүр амар юм бэл. Instant damage энэ сум зомби руу буутахаар хилдэг гэж сонссон байхгүй цосын нөхдөг гэд. Тэгээ би бүр амар алуудаа буудаж үзсэн үхгүйс. Ингээд ер нь бол хангалттайгаас хамаагүй их марад эрдэнэтэй болсон байт юм аа. 24 stack. Яалаац. Яалнаа жирүүс одоогүй цосын нөхдөг гэхээр нь л будал маялаа гэсэн чинь өгц. Олон ч хэрэггүй л дээ одоо гэтэл амархгүй нэг юм байсан чинь. Гэтлэг барьсан да. Тэгэд хийх нэг ажил нь бас Wither Skeleton-тэй. Wither Skeleton-ы гавал болно. Одоо ахаад 6-аг болно. 2 пик нэмж их чаа. Ахаад 6-аг болно. Тэр нь амар хэцүү хтэй. Нэг баярлуу штэ нь юу. Ахиж Wither Skeleton-ы гавал болоод ах ямар ч хэрэг байхгүй. 5 пик нийцэн тэгээд өөр юм чи хэрэггүй дүүх тэ. Би яг энэ сэтэр өөрийгөө алтгүй болцсон гэдгийг анзаараад гайхаад боломгдаад амар их алттай байгаадсан. Хайчуу эсвэл нэрнгээсээ дуусчуу гэж бодоод. Бай. Бага хайралсан болтдгүй шүү. Бай.